Сонгуулийн ерөнхий хорооны 2017 оны 4 сарын 12-ны 10 дугаар тогтоолоор аймгийн сонгуулийн хороо зохион байгуулагдаад 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа эхлээд байна. За аймгийн сонгуулийн хороо байгуулагдсанаас хойш 2 удаагийн хуралдаж нэлээд хэдэн асуудлуудаар шийдвэрүүд гаргаад байгаа. За анхны хуралдаанаараа бол Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийг зохион байгуулах сумдын хорооны бүрэлдэхүүнийг 01 тогтоолоор баталсан байгаа. За тэгээ энэ дагуу одоо бүх сумдын сонгуулийн хороод албан ёсоор байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлээд байнамаа. За сонгуулийн хорооны аймгийн хорооны хурлаар одоо 2 дугаар хуралдаанаар 8 асуудал хэлэлцсэн байгаа. За үүний дотор бүх сонгуулийн хорооны гишүүдийн ажил үргийн хуваар батлагдсан байгаа бөгөөд бүх гишүүд бол 3 сум хариуцж ажиллахаар ингэж тогтоод байна. За мөн энэ хурлаар бол бүх сумдын сонгуулийн хорооны дарга нарийн бичгийн дарга нарын семинарыг мөн мэдээлэл технологийн ажилтнуудын семинартай хамтдагч удахгүй эх 7 хоногт зохион байгуулахаар шийдвэр гарсан. За мөн сонгуулийн хорооны гишүүдийн цаашд одоо ажиллах хариуцлагатай дэжүүрийн хуваар мөн батлагдаж гарч байгаа. За Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн 17 оны сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу одоо үндсэндээ санал ах байр байгуулах энэ бол 5 сарын 27-наас өмнө байгуулах ёстой. За энэ дагуу бол одоо сумдын сонгуулийн хороод хуралдаж санал ах байрыг байгуулах, санал ах байр буюу хэсгийн ороодыг байгуулах энэ одоо ажил удахгүй хийгдэнэ. За тэгээ энэ дагуу бол одоо 2017 оны 6 сарын 1-ээс өмнө сонгогчдын нэрсэн жагсаалтыг аймаг дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой. За мөн 6 сарын 6-ны өмнө сонгогчдын нэрсэн жагсаалтыг санал авах байранд бол хүргүүлэх ёстой байгаа. За үүний дараагаар сонгогчдын нэрсэн жагсаалт нь санал авах байранд одоо очисон дараагаар иргэд сонгогчд бол өөрсдийнхөө нэрийг сонгогчийн нэрсэн жагсаалтанд байна уугүй юу гэдэг дээр бас хяналт тавьж өөрсдийнхөө сонгогдох эрхийг эдлэх ийм боломж одоо бүрдэх юм аа. За ийм учраас сонгогч иргэд та бүхнийг сонгуулийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.